оролцоогүй. Би хутгалдаагүй. Миний нэр цэвэр. Миний гар цэвэр. Миний сэтгэл цэвэрээ. 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигч Бат Эрдэнэ өөрийгөө ийхүү тодорхойлсноор сурталчилгаагаа эхлүүлжээ. Сонгогчдын олонх энэ хүний үгэнд шууд эргэлзэж байлаа. Учир нь Бат Эрдэнэ наймаалсан, шахсан, шамшигдуулсан, зарж үрсэн хөрөнгө, аж ахуйн талаар элдв яриа мэдээлэл 1993 оноос хойш хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархаж олонний дунд ам дамжин хэлцэгддэг байв. Харин 2008 оноос эхлэн эдгээр мэдээллүүд хэвлэлээр гарах нь эрс багассан бөгөөд энэ маш эртнээс төлөвлөсөн зохион байгуулалттай ажлын үр дүн байжээ. Ерөн сурвалжлах сэтгүүлчдийн баг Бат Эрдэнэ аваргын талаарх таагүй мэдээллүүд бодиттой эсхийг нягтлан сурвалжилснаа сонгогч олондоо төлөвлөж байна. Бидний сурвалжилж олсон бүх мэдээлэл баримт нотлогоотой болохыг урьдчилан анхааруулж байгаа юм. Миний гар цэвэр. Миний гар цэвэр. Бүлэг 1. Уулын баяжуулах Эрдэнэ төлөвлөрт дүрсэн аваргын цэвэр гар. Нэр дэвшигч Бат Эрдэнэ үндэсний бөхөр эд амжилт үзүүлж байсан 1993 оноос Эрдэнэ төлөвлөрийн дараагасан отгон бэлэгтээ дотнос болж. Тэрээр отгон бэлэг агсан спортод илэгтэй хүн байсныг нь овжноор ашиглаж Эрдэнэ төлөвлөрт бараа нийлүүлэх хүсэлтгээ явуулдаг хэлсэн байдаг. Эхлээд факсын цаас, угаалга, ариун цэврийн хэрэгслүүд зэрэг жижиг бараа шахаж байгаад мөнгөжж томрохын хэрээр шахах бараагаач томруулж байжээ. Ингээд Бат Эрдэнэ Эрдэнэ төлөвлөрт зэсийн бажимал ялган авахд хэрэглэгддэг химийн бодисууд, ангижруулагчдыг шахдаг үндсэн бизнестэй болов. Иргэн Бат Эрдэнэ Ялгуун Интернэшнл, Ялгуун Мил гэх хоёр компанийн нэрээр Орос хятадаас авчирч өндөр үнээр шахаж байсан барааных нь баримтууд Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн архивд хадгалагдж байна. Авраг ихэнх үед өөрөө биечлэн ирж тооцоо хийдэг байснаа их чихээ хүү Баатар сүх болон хамаатныхаа бас нэг залуу хоёроор дамжуулдаг болсон аж. 1994 онд Бат Эрдэнэ итгэл компани нэрээр Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрт 2 ширхэг уурын зуухыг 45 сая төгрөгөөр нийлүүлжээ. Гэтэл түүний нийлүүлсэн уурын зуу хуучин, угсрагдахгүй, эвлэж ажиллах ямар ч боломжгүй байсан зэрэгээс болж улсад асар их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрээс шүүхэд нэхэмжлэлт гаргах гэж байсан ч отгон бэлэг агсан нөлөөснөөр зогсоожээ. 2005 он хүртэл хашаан твтэж байгаад агтлагдсан байна. Тэр цагт долларын ханш 240 төгрөг байсан. Үүнээс хөөж тооцоолбол одоогийн ханшаар 266 сая төгрөгийн огт хэрэггүй хогийг шахаж байсан байгаа юм. Ийхүү иргэн Бат Эрдэнэ хийсэн 8 нийлүүлсэн бараа муу хил ам татлахулсан байдаг. Жаахан бодсны эцэст Бат Эрдэнэ авраг өөрийнхөө нэрээр бас игч цэвэлмаагийн хүү Пүрүнзийн Баатар сүх, Ялгуун Интернэшнл компани захирал Зонровын нацагд орж нарын нэрээр Эрдэнэтэд бараагаа шахуулжээ. Нэр дэвшигч Бат Эрдэнэ миний нэр цэвэр гэж чанга хашиграад явдгийн цаад учир нь 2008 оноос ерөнхийлөгчийн сонгуульд бие бэлдэн компани аж ахуй нэгжүүд дэх хөрөнгө хувьцаагаа ихчийнхүү эхнэр болон бусад төлөөний хүмүүсийн нэр дээр шилжүүлж гэрээ хэлцлийг өөрийнхөө нэрээр хийхэ болсноо хэлж байгаа юм. Гэвч бүх зүйл бүртгэлтэй, данстай. Хийсэн хэрэг үйлдсэн 8 цагаан цаасан дээр хараар бичигдэн үлддэг гэдгийг бичиг цааснаас хол явсан авраг сайн мэддэггүй бололтой. Эрдэнэтэд бараа шахсан баримтууд дээр нэр нь байнга дурддагддаг Ялгуун Интернэшнл компани 30% эзэмшдэг гэдгээ Бат Эрдэнэ авраг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан байдаг. Авраг Дорн говийн өргөн суманд Ялгуун Интернэшнл компани захирал нацагд орчтой хамтран шохоон урд эзэмшиж байсан. Энэ орд нь Дорноговь аймгийн өргөн сумын 1-р баг Сүгдөх ууланд байршилтай 24-25 А тод гэрчилгээтэй 29 га талбай бүхий шохоон урд. Шохоон хөөсрүүлэн баяжуулах үйл явцад голлон ашиглагддаг түүхийд учир Эрдэнэт маш их хэмжээгээр авдаг. Бат Эрдэнэ отгон бэлэг агсны дэмжлэгээр уулын баяжуулах үйлдвэрт шохоо нийлүүлэх гэрээ хийж олон сая долларын урьдчилгаа авчээ. Отгон бэлэг агсан хэдий дэмжиж тэтгэвч хамгийн онцгүй нь авраг өөрөө гэрээний үргээ ягштал биелүүлдэггүй бай. Маш урт хугацаанд алга болсон. Шүүхэд өгөх дээрээ тулж отгон бэлэг агсан өөрөө ярьж байж Дорноговийн өргөн сумаас Эрдэнэтийн зардлаар шохоогоо татаж авснаар энэ 8 дууссан талаар акт, протокол үлдсэн нь Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн архивд хадгалагдаж байна. Бат Эрдэнэ авраг энэ ордыг Ялгуун Интернэшнл компани захирал нацагд оржийн нэрээр 2007 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хаан банкнаас авсан 700 сая төгрөгийн
0.762 тод зээлийн гэрээний барьцаанд тавиулж байсан нь Сүхбаатар дүүргийн шүүхээр тогтоогдсон байна. Авраг энэ компани 30% далдуур эзэмшдэг. Назаг Дорж бол түүний хөрөнгийг манаж, өсгөж, үржүүлэх үүрэг хүлээсэн нэгэн юм. 2009 оны 8 дугаар сарын 28-нд Назаг Дорж нь Америк нэгдсэн улсын худалдаа хөгжлийн агентлагаас Ялгуун Интернэшнл компани нэрээр дотоодын цементийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор тусламжаар олгосон мөнгийг хүлээн авсан ч одоогоор юу ч хийгээгүй. Америкууд уг тусламжийг зуучилсан улсын их хурлын гишүүн Бат Эрдэнэс өрөө нэгсэн байдалтай байна. Назаг Дорж Бат Эрдэнэ нар үгсэн цементийн үйлдвэр барина гэж Америкчуудад амлаж мөнгө авсан атал 4 жил өнгөрөхөд нэг удаа цемент гараагүй сууж байна. Нийтдээ $460 мянган авснаас $250 мянган нь буцалтгүй тусламж. Үлдсэн нь маш бага хүүтэй зээл байжээ. Бат Эрдэнэ авраг өөрийгөө ам ажлын зүрүүг мундаг хүн, цэвэр гартан гэж сурталчилж байгаа ч түүний гар дүрсэн болгон гацаж уддаг, замхарч алга болдог л түүх байгаа юм. Одоо Иргэн Бат Эрдэнэ Эрдэнэ төлөвлөрт ямар бараа шахаж байсныг ахин тоомлъя. 1993 онд Итгэл компани нэрээр 45 сая төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг уурын зуг шахсан. 1995 оноос Ялгуун Интернэшнл, Ялгуун Мил гэх 2 компани нэрээр шохой, бусад химийн бодисуудыг нийлүүлж байсан. Гэрээний үргээ хэд хэдэн удаа ноцтой зөрчиж улсад 266 сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон. Хамгийн гол нь өөрийгөө Эрдэнэтэд биш 3 дугаар цахилгаан станцад бараа шахсан гэж сурталчилсан нь олон нийтийг хуурч мэхлэж байгаагийн илэрхийлэл болсон. Миний гар цэвэр. Бүлэг 2. Эх орны газрыг баялагтаан зарсан аврагын цэвэр гар. Иргэн Бат Эрдэнэ өсөх зоос Монзол компаниудын нийт хувьцааны 24%-ийг их чихээ хүү Баатар сүхийн нэрээр эзэмшдэг юм байна. Энэ хоёр компани захирал Чой Жамцын Чимбат гэгч нь Бат Эрдэнэтэй 1992 оноос эхлэн ноолуурын 8 хийж ирсэн хүн байдаг. 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өсөх зоос компани хувьцаа эзэмшигчдийн хурлын гаргасан 1260 тоо тогтоолоор Бат Эрдэнэ эгчийн хүү Баатар сүхийн нэрээр байгаа 24%-ийг Монзол компанид шилжүүлэхээр шийдвэрлсэн байна. Баатар сүхийн аав Фүрүнзэн 1948 онд төрсөн. Бат Эрдэнэний төрсөн эгч 1958 онд төрсөн. Цэвлэмаагийн нөхөр юм. Фүрүнзэ болон Цэвлэмаа 1975 онд төрсөн Баатар сүхнаар компани байгуулах, худалдаа арилжааны томоохон үйл ажиллагаа явуулах бэл хөрөнгөгүй хүмүүс гэдгийг нутгийнхан болон ойр дотных нь гэрчилж байна. Энэ гэр бүл одоо Хангул дүүрэг 3 дугаар хороонд барилах авраг дээд сургуулийн дотор байранд амьдардаг гэж бүртгүүлсэн нь аврагаас шууд хамааралтай илэрхийлэл юм. Үүнээс үзэхэд Бат Эрдэнэ Баатар сүхийн нэрээр байгаа хөрөнгүүдийн далд эзэн юм. Үүнийг Баатар сүх өсөх зоос компани эзэмшлийн 24% бусдад бэлгэлэхээр болсон баримт Баттай нотлоно. Сургуулийн дотор байранд амьдардаг залуу Баян хятадуудад асар их үн хүрэх лиценз эзэмших эрхээ бэлгэлсэн нь хэвийн үзэгдэл биш нь тодорхой. Тэгээд ч аврагын дүүгийн хувь эзэмшил оролцсон өсөх зоос компани бол байгалыг жинхэнэ сүйтгэгч байсан гэжээ. Алт ухгүй гэж амладаг нэр дэвшигч Бат Эрдэнэний оролцоотой компани говийн баг дархан цаазад газарт байрлах сүүж ууланд алт ухаж бүр тэсэлгээ хийж явсан байна. Үндэсний аудитын газрын 2004 оны байгаль орчны аудитын тайланд дурдсанаас үзэхэд Бат Эрдэнэ аврагын 24% эзэмшилтэй гэх Монзол компани говийн баг дархан цаазад газрын Б хэсгийн хязгаарлалтын бүс буюу сүүж уулын орчимд 2004 оны 1-р сараас хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа эхлэж улмаар 250 гаруй машин 1000 орчим хувь хүн цугларч хоногт 5-аас 8 удаа тэсэлгээ хийн алттай чулуу шороог машинаар ачин 5 цоног үүсгэж байжээ. Одоо энэ газар ямар ч нөхөн сэргээлтгүй сүйдсэн байдалтай үлдсэн. Одоо аврагын өсөх зоос компани өнөөдөр Өмнө Говь аймгийн 3 тис сумын нутагт орших Ашигт Малтамлын 1577 хэ 1578 хэ дугаартай улсын зөвшөөрөл бүхий талбаануудыг эзэмшиж байна. Эдгээр талбаанууд нь Ашигт Малтамлын газрын дарга асан Батуйгийн хэргийг шүүх үеэр хүчингүй болсон 108 ширхэг тусгай зөвшөөрөлд хамаатай юм. Үүний цаана байгаль тайртай Бат Эрдэнэ авраг байсан юм. Тэрээр Ашигт Малтамлын газрын кадастрын хэлтсийн дарга Чимбаатарт өсөх зоос компани гүйцэтгэх захирал Чимбат гэгчээр дамжуулан нөлөөлж лиценз эзэмших эрхийг сэргээсэн захирамж гаргуулan хуулийг ноцтойгоор зөрчсөн байна. Бат Эрдэнэ аврагын дүүгийнхээ нэрээр хувь эзэмшиж байсан өсөх зоос компани Монгол улсын хууль журмыг дараах байдлаар зөрчсөн юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон шийдвэр гаргачихад байхад Ашигт Малтамлын хэрэг эрхлэх газрын дарга Батгуйг даваа цогт нартай хуйлдан Өмнө Говь аймгийн 3 тис сумын нутагт байх 1577 хэ 1578 хэ дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбаануудыг
хууль бусаар ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр авчээ. Үүнийг нь дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх болон Баянгол дүүргийн шүүх удаа дараа нотлож хүчингүй болгох шийдвэр гаргасан. Үүнээс гадна 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 3 тэс сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид 33 тоод тогтоол гаргаж дээрх хоёр талбайг орон нутгийн тусгай хамгаалтанд авахар шийдвэрлсэн юм. Гэтэл Чинбат гэх Бат Эрдэнэ төлөөний этгээд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид сумын дарга нарыг аваргын нэрээр гул барин удаа дараа дарамтлж шийдвэрээ цуцлахыг шаардаж байжээ. Өсөх цоос компани тусгай зөвшөөрлүүдийг олоход Бат Эрдэнэ аварга биечлэн нөлөөлсөн талаар Ашигт малтамлын газрын дарга асан Батуйг урд нь энэ хоёр талбайн тусгай зөвшөөрлийг авахыг хүссэн 20 гаруй өргөдөлд татгалзсан хариу өгч байгаад аваргыг ирж гуйхаар татгалзаж чадаагүй. Үндэслэлээ гаргах нь их хэцүү байсан. Гэхдээ болгосон гэж ярьсан байдаг. Хамгийн харамсалтай нь Өсөх цоос компани лицензүүдээ хятад эзэмшигчдтэй компанид худалдсан байгаа юм. За мөн нэр дэвшигч Бат Эрдэнийн 30% оролцоотой Ялгуун Интернэшнл компани газрын нэмэх ховор элементийн орд бүхий хайгуулын 141.95 дугаар лицензтэй талбайг Спеко гэх хятад компанид худалдсан нь тодорхой болоод байгаа. Компани эзэд болох Чуаншэн ба инхи шигэнаар өөр нэгэн Чинбатраар дамжуулан аврагтай олон удаа уулзаж ярилцаж байсан байдаг. Энэ ордыг $7 сая худалдсан гэрээ байгаа ч үнийн дүнг их хэмжээгээр дарагдуулсан байж болзошгүй гэх мэдээлэлч бий. Ийхүү Өсөх цоос Ялгуун Интернэшнл компаниудын лицензийн 8-ны цаана Бат Эрдэнэ нуугдж байгаа нь олон нийтэд ил үзүүлж гайхуулдаг газар шорооныхоо төлөө тэмцдэг эх оронч дүр төрхтөө нь харшилж байна. Бат Эрдэнэ аваргын 30% эзэмшилтэй Ялгуун Интернэшнл компаниас Ашигт малтбал бүхий газруудыг худалдан авсан гэх хятадын Spheco компани нь Шанхай групп гэдэгт харьяалагддаг. Ийм нэртэй компани бодитоор байдаг дөрөвний усан цахилгаан станцын барилгын ажлын гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Харин Монгол дахь салбарынх нь гадаад хөрөнгө оруулалтын газарт өгсөн хаягуудыг нь шалгахад ноцтой байдал илэрчээ. Тэдний мэдүүлсэн Шанхай хот дахь хаяг дээр огт өөр байгууллага буюу Хятадын барилгын банкны Шанхай дахь салбар байрлаж байна. Харин нөгөө хаяг нь тодорхойгүй. Эдгээрээс дүгнэлт хийхэд хятад хөрөнгө оруулагчид нь Spheco группийн нэр барьсан байх магадлалтай. Хөрөнгө оруулагчдын нэг Шинчуаны бүгд найрамдах хятад ард улсын иргэний үнэмлэхтэр нь Шанхай хотын Чаннэн дүүрэг Янин баруун замын 487 дугаар байр 801 тоотод оршин суудаг гэсэн байдаг. Гэтэл энэ байр нь ядуусын хороололд байгаа. Мөн уг байранд өөр нэртэй хүмүүс бүртгэлтэй байгаа нь эргэлзээ төрүүлэхээр байна. Энэ бүхнээс үзэхэд аваргын хятад түнш Шинчуан гэгч нь том компани нэр барьж гэрээ хилцлүүд хийн ямар нэгэн байдлаар ашиг унгах зорилго бүхий залт итгээд байж болзошгүй юм. Их нутагта бүхнээс илүү хайртай. Хамгийн цэвэрхэн гартай хэмээн тунхаглаж дархан аварга маань харийнхантаа сүлбэлдэн газар шороогоо наймайлаж онгичж явна. Дүр эсгсэн гэх өөрийнх нь үгтэй илүү таарч байна уу да. Яагаад гэвэл Өсөх цоос, Монзол, Ялгуун Интернэшнл хэмээх 3 компанид дүүгээрээ дамжуулан хувь эзэмшдэг. Тэдгээр нь лицензийн 8 эрхэлдэг гол төлөв хятадуудад лицензээ зарсан болж таарч байгаа юм. Миний гар цэвэр. Бүлэг 3. Нийслэлийн газрыг наймаалтсан аваргын цэвэр гар. Өөрийгөө босромог явдалд огт оролцоогүй гэж магтаж яваа нэр дэвшигч Бат Эрдэнэ Улаанбаатар хотын төвд байрлалтай 3 гаруй хэмжээтэй газрыг эхнэрийнхээ нэрээр худалдсан баримтаас олдлоо. Одоо Regency Residence, Olympic Residence хэмээх 2 цогцлбор болсон энэ газрыг 2006 оны 11-р сарын 1-ний өдөр MITIC компанид Бат Эрдэнийн эхнэр аварга дээд сургуулийн захирал Болор маань өөрөө биечлэн гэрээ хийж худалдсан байдаг. За энд гар цэвэр аварга Бат Эрдэнэ маань Монгол улсын хуулийг 2 зүйлээр зөрчижээ. Нэгд нийслэлд байгууллага иргэнд газар олгохдоо зөвхөн дуудлага худалдаа сонгон шалгаруулалтаар дамжуулан олгох зурмыг зөрчин ямар ч дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтанд оролцолгүйгээр хувилдан сэм авчээ. Хоёрт газрыг худалдсан жинхэнэ үнэ нь $2 сая байтал $226 мянган авсан мэтээр гэрээнд тусгаж онцгой хэмжээний татвараас зайлсхийсэн байх магадлал байна. Учир нь энэ орлого аваргын хөрөнгө оруулалтын мэдүүлэгт байхгүй. Гэр бүлийн орлогод ч тусгагдаагүй юм. За харьцуулахад тасганы явааны зүүн талд Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутагт тэг зууны 25 га газрыг дуудлага худалдаагаар $274 сая худалдсан байх юм. Гэтэл нэр дэвшигч Бат Эрдэнийн эхнэр 12 дахин их хэмжээтэй газраа ийм үнээр зарсан гэд байгаа нь үнэмшил төрүүлэхгүй байна. Хэдийгээр эхнэр нь гэрээ байгуулж зарсан ч гэлээ Болормогийн 8 Бат Эрдэнд огт хамаагүй гэж хэлэх хүн Монголоос олдохгүй байх гэж бодож байгаа.
Гэр бүлийнх нь төсөвд огцом өөрчлөлт гарах ийм 8 өрхийн тэргүүний анхаарлаас гадуур явагдсан байж бүр таарахгүй. Миний гар цэвэр. Миний гар цэвэр. Өөрийнхөө цэвэр гартайг гайхан биширч явдаг хүний гарыг баг зэрэг сурвалжлахад л ийм олон бохирдол илэрч байна. Сэтгэл нь харин цэвэр болов уу? Энэ тухай дараа үзүүлнэ.